Шиогийн 2 төв. Бөмбөнд үсэрснээр 2-2 тоглолт эхэлж байна. Барсолт, Ямилер дундын зай шийдэлтэн амжилттай болсон. Тоглолтын нээлттэй оног. Миллер уршаа гаргаад өгсөн Биндрия бөмбөгийг хүлээгээ давтсан довтлогын амжилттай. За тэр Барсолт өндөр хамгаалагчийн эсрэг эвгүй байдлаас ямар гоё дамжуулсан бэ? 3 онооны шийдэлтэн амжилттай боллоо. Чингисийн Тэмүүлэн Тоглолтууд үзүүлж байгаа нөлөө. Маш өндөр байгаа Ананди ээлжид бөмбөг алалт урагшаага урдан довтлогоонд Барсолт оноо авсан. тулга гоё иргсэндээ хүнд байдлаас довтлогоо амжилттай болгосон. Гоё хэсэг довтлогоо байлаа. Хөр эсрэг шахаад fade away дундын зай шийдэлт амжилттай болсон. Маш гоё хөдөлгөөн байлаа. Түшиг Ямилер аваа шийдсэн 3 онооны шийдэлтэн амжилттай. Багийн 12 дахь оноо. За баруунда хөдөлсөн маш гоё дамжуултыг кадраад татгуулсан. Самбарцсан довтлогын амжилттай болсон. За тулгын тоглолт Уцаад майктэй бөмбөг ирсэн. Заслаава дамжуулсан да. Үндсэн довтлогоо амжилттай болсон. За зүүндээ хомж ороод бөмбөг шилжсэн. Их баяр 45 дээрээ сул шийдсэн. Их баяр харин тэр доорно. Бодонсын дараалсан оноо авалтыг зогсоож байна. Жохо удаа хандлагатай байна да. Ананд баруунда яваад орсон самбарцсан довтлогын амжилттай. За яалч хаалт амжилттай болсон. Урагшаа урдан довтлогоо. Түшиг гараад ирсэн 2 оноо авч чадлаа. Самбар дээр зөвлөгөө өгч магадгүй. Ананд 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Харин болдын Ананд ээлж тоноогоо багтаа авч ирсэн. За маш гоё хараатай дамжуултыг Биндрияд өгсөн. Гэхдээ контактнэр бөмбөг алдчихлаа. Алдагч явсан бөмбөгийг FOD-ийн оноо болгож хадгалсан. За самбарыг авч чадлаа. Төгөлдөр голын зай шийдэлт амжилттай. Гарцаа авах юм уу гэж доошоо өгсөн. Төгөлдөр дундын зай шийдэлтэн амжилттай болсон. Сэд баазрын төгөлдөр голоос цацсан амжилтыг өгсөн 3 онооны шийдэлтэн амжилттай боллоо. Ямилер ажиг шумаар гарсан. Ахмад дахиад бөмбөг авцсан байна. Довтлогоо оноортой болсон. 2 тоолч өөдөөс контактлаа. Төр доошоо өгсөн. За энд шахал явсан да. Звайлтын давууга авсан. Довтлогоо амжилттай болгосон. Дэлгэрний юм. цагирны баруун талаас нь товтлдоггүй. Ер нь довтлогооны 90% дандаа зүүн талаас баруун гарын төгсгөл байдаг. Нөгөө талаас Ямилер дэлгэрний юм. Майк Уильямс хариуг нь өрсөн 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. Майк Уильямс эсрэгүүдэлсэн бодогтаал байг онгойлгоцсон Ахмадын довтлогын амжилттай. Энэ үед тасын хөдөлгөөд баг. Явсан энэ чагаж болохгүй л байгаа да. За бөмбөгийг үтэж багтаа хадгалсан Миллер холын зай шийдэлтийг довтлогооны 24-т уралдаад явуулсан. Миллерийн тоглолт. Нэхбатар зай гарцсан да. Дамжуулт дүлгөөн дээр дундын зай шийдэлтэн амжилттай болсон. За энэ тоглолтод ихний оноо авлуулж байна. Дамжуулт нь их баяртэр ирсэн. Зөрөөд орсон их баяр довтлогоо амжилттай болгосон. Эдийг ямар гоё доор хамгаалагч хийсэн бэ. Сэлэнг бонусоо гэж тулга дээр бөмбөг ирсэн. Дундын зай шийдэлтэн амжилтгүй болсон. Нэмээд 2 оноо авлаа. Дандыг бодогтаал ба ташуу. Наз 2-ын довтлогоо амжилтгүй болсон. 2 тоглолтыг үүсгэсэн зүүн довтлоод 2 оноо авсан. Төжигдөөг өгсөн юм цувралтай байгаа. Ахмад залтан дундаас явуулсан FOD-ийн гарыг хэмжсэн. А2 урагшаа хүний илүүтэй довтлогыг ихлүүлсэн. Өөрөө бүтэн баг туулчихж байгаа юм байна. Довтлогын амжилттай. Баян 42 дахь оноо. Тулга урагшаа довтлогоо ихлүүл. За 22 багийн тоглолтыг хэмнэл хурцаад эхэлсэндээ Майк Уильямс маш хурдан хэмнэлтэй тоглолт зүрнж залаад өгсөн 3 онооны шийдэлт ариун болдын Ананд амжилтгүй. 2 тоглолтыг үүсгээд 2 оноо авсан. Майк Уильямс авсан. Тэмүүлэн зүүн орсон дундын зай шийдэлтэн амжилтгүй болсон. 2 тоглолтыгээр үүсгэсэн шүү оноог авч чадлаа. FOD-гийн идэг довтлогоо алдлаа да. Гэхдээ 2 тоглолтыг үүсгэж чадсан. Чингисийн Тэмүүлэн шийдэлтэн амжилттай боллоо. За энэ залуу Ахмад. За өөрөө залтан дундаас явуулсан Ахмад Гилберт хариуг өндөр доорн өгж байна. Явсан. Дамжуултууд явсаар Ананд дээр ирсэн зөрөөд орсон хөөргсөн довтлогын амжилттай болсон. Их мэдрэмжтэй өндөрт аваад нэг дохоод зай үүсгэсэн дундын зай шийдэлтэй алдсан. FOD-гийн ахаа довтлогооны самбарыг аваад дээшээ нэмсэн. За FOD-гийн оноо авалтан дээр ажиллаад эхэлсэн. Ардаа гоё суулсан да. Зөрөөд орсон Чингисийн Тэмүүлэн довтлогын амжилттай. 56 дээр оноог тэнцүүлж байна. Бөмбөгний шилжилтгүй болоод ихэлсэн зөрөөд Барсуул завжруу суулсан. Их баяр найдвартай их тухтай шидсэн 3 оноог авлаа энэ үед. Үгээрсэн. А2 гоё иргсэндээ зүүн довтлогоо онооштой болсон. Багийн 62 дахь оноо. Сул гарсан да. Чулуунбаатар их баяр зөрөөд орсон. Суул тоглогчтой өгсөн
Барсволт 3 онооны шийдэлтийг амжилттай болголоо. Барсволт дамжуултыг гоё өгсөн довтлогоо амжилттай боллоо. Барсволт аз 2. Одоо үндсэндээ ингээ баг 12 минут болж штэ. Доор. Яа. Барсволт аз 2. Энэ үеийн гарч ирсэн юм байна. Татаа чийдсэн 3 онооны довтлогоо амжилттай болсон. Цогэрэн өөртөө олдсон маш сайхан боломжийг ашиглаж чадахгүй магадлал өндөртөө уусан 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Ахмад Гилберт тоглолт дуусаагүй шүү гэдгийг харууллаа. Ингээд хасын үлгүүд баг. Энэ лигийн магадгүй хамгийн шилдэг импорт тоглогч нь байхгүй ч гэсэн Сэлэнг Бодонсоогийг буулгаж авч чадлаа. Сэлэнг Бодонсоогийн хувьд бол бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан. Ингээд 10 дараалсан онцлог байгуулж хүснэгтийн 1-р байраар байранд бол хിവэрээ үлдэж байна. Харин Сэлэнг Бодонсог улирлын ээлжид хожигдлоо буюу зочд хожигдлоо амссан 7 хожил 9 хожигдолтой болсноор Ховч Чонхруу 7 Дархан Юнайтедтэй хамт 6-7 8-р байранд бичиг